Сайн байна уу? Намайг Санг Чофел гэдэг. Би 17 жил гадаадад амьдарч байгаад эх орноо шинээр таних мэдхийн тулд ирлээ. Эн экспресс Сүнц. Энэ миний эх орон Фюнси Зонкийн агаар 17 жилийн дараа төрсөн нутагтаа ирж юу өөрчлөгдсөнийг олж мэдмээр байна. Ингээд энэ дугаарыг таалан болгоно уу? Би өнөөдөр Лиле Зонк гэж алдаршсан Фюнси Зонкд хөл тавилаа. Баялаг түүхтийн учраас би судлахаар шийдсэн. Дээр үеийн буурлуудын хууч яриагаар 1550-ад оны үед Лагюм Ватуг одоогийн Фюнси Зонкд бясалгаж байхад нутгийн бурхан цагаан ямааны дүрээр үзэгдсэн ажээ. Тэрбээр дээд тэнгэрийн дохио хэмээн бэлгшэн 1552 онд жижиг дуган бариулж Лиле Зонк буюу Яматын сүм гэж нэрийдэв. Домог төгүүлснээр Энтхийн яма хэлбэртэй нэгэн чулуунаас цус урссан учраас Лиле Зонк гэж нэрлэж заншжээ. Өв соёлын хувьд баггүй сонирхол татдагч түүхэн үйл явдлаас нь ажихад өнөөгийн Зонкийг 1654 онд анхдугаар Пенлок Мэндүр темп бариулсан бөгөөд тэрээр зүүн бутаанд хаант засаглал тогтоон дэлгэрүүлэхээр чармайн оролдож байлаа. Тэрээр зүүн бутааны дийлэн хэсгийг хянах Бунтаны Чокор дэбийг ялан дийлжээ. Харин хожим Тундуур Ринчинза гэх болсон. Гэхдээ Хунтан Зонкийн тухай нэг сонирхолтой баримт нь юу гэхээр эрт дээр үед дээд доод гэсэн хоёр хэсэгт хуваагддаг байжээ. Орчин цагт нэгэн бүхэл болгосон бөгөөд ард харагдаж байгаа чулуунууд өнгөрсөн жил газар хөдөлсөний улмаас нурсныг одоо сэргээн засан шинчилж байгаа гинэ. Энэ газартай холбогдох өөр нэг сонирхолтой зүйл нь 10 гаруй хаагонгтой бөгөөд нэгэнд нь хамгийн өндөр ариун дагшин урт наслахын бэлэгдэл болох Типаме хөшөө сүндэрлэн. Ариун шүтэн байрлсан хаагонг нь энэ. Одоо хэдүүлээ орж үзье. Домог ёсоор нэг загасчин Типамегийн ариун хөшөөг олж хаагонгийг хөнөөснөөр хадгалж авч үлдсэн гэдэг. Гэвч хөшөө нэлээд хачирхалтай авир гаргажээ. Хаагонг дотроос нэг босуудаа гарч байсан ч гэж ярьдгийм. Дараа нь хөшөөг ханци зоон руу нүүлгэн шилжүүлснээр мөнхийн байр суурьнда очсон юм. Би дөнгөж сая бурхтын хөшөө орших Типамегээс гарч ирлээ. Энэ хүү жижигхэн хэрн эгэл бус хөшөө олон тооны домог гинтийн бэлэг агуулж байдаг. Их хувийн чандлан хадгалах бөгөөд ил байгаа нь зөвхөн хуулбар. Миний бодлоор ингэхэн зүйтэй. Учир нь ийм хөшөө ахиж олдохгүй тул нүдний цөцгийн мэт нандин хучиртай хэдий ч надад мэлми оюуна баясгах таатай завшаан тохиолоо. Үүнээс дээдийн баяр хөөр гэж юу байх вэ? Ханци зон өндөр уулын оргилд байрлах тул хамгаалалтын бэлэг тэмдэг болгож бүтээн байгуулсан юм. Харин одоо энэ газар лам нарын амрах орчин мөн засаг захиргааны нэгжин болжээ. Би өнөөдөр Хүнзигийн ахлах сургууль нэртэй болсон Пулям ахлах сургууль дээр ирээд байна.
Энд олон сурагч цугласан болохоор хүнзигийн онцлогийн талаар асууя гэж бодлоо. За эхлэе. Хүнзигийн онцлог байдлын талаар ярьж өгөөч. Би юуг орхигдуулалгүй үзэж харах ёстой юм бол магадгүй ариун газар эртний өв соёлоо хадгалсан тосхон ч юм уу? Хойд хэсгээрээ үзэж харах юм ихтэйгээс гадна олон тооны ниша гэдэг газар бий. Ниша? Тийм ээ. Нилээ хэдэн сүмтэй. Синги зон, ринчин гомб, жанчунэ. Тэгвэл хамт явж сонирхох уу? За, Явъя. Лүнцгийн хамгийн гоё газар нь. За. Таммачу, Хома, Тримил. Та надад хүнзигийн талаар ярьж өгөөч. Би хүнзид анх удаа л ирж байна. Хүнзигийн онцлог нь юу вэ? Гол газрууд нь Хомад л байдаг. Нөгөө юу? Икала, Кишитар ч юм уу? Кишитар. Хүнзизонкаг 8 гэлдээс бүрдэн. Ихэнх нь гэртэп хэлээр ярьдаг. Харин Зала, Чечин Начана гэртэпээс үндэслэж гарсан юм байна. Хүнзийн дорн зүгийн ихэнх мужийн адил бүхэлдээ Гүрүү Римбучи багшийн сойрхолд оршдог юм. Нөлөө нь Минжид зонкоос ахуулаад хүнзий даяар тархжээ. Тэгвэл Гүрүү Римбучи багш Бутан даяар нэр нөлөө бүхий хүн. Би Гүрүү Римбучи багшийн хамгийн том хөшөө байх хүнзигийн Такулад хөл тавилаа. Нэр нөлөөнч илт мэдрэгдэх юм. Хүнзид шалгаагүй. Би их багшийг дахин шүтдэг Хома тосгон дээрээд байна. Ингээд Хома тосхны босхийг давлаа. Энэ газар Кишутараараа алдаршсан. Уламжлал ёсоор үнэхээр сайханд тооцогдох гэр атай. Тиймээс орцгоё. За эндээс л эхлэх бах та. Коман жижигхэн хэрн Кишутарын олон өнгө хоршиж орчин үетэй хөл нийлэн хөгжиж буй тосхон. Хүн зон нь найрсаг, хүүхэд багчууд нь хөгжил хөөртэй. Залуучууд нь үнэн сэтгэлээсээ ээлдэг зочломтгой болохоор өөдөөс нь инээмсэглээд л яваад баймаар. Хомад тавтай морил. Хомаачууд үндсэндээ Кишутарын хүчинд хөгжин цэцэглэж байгаа. Эмэгтэйчүүд өдрийн турш гол төлөв төрөл бүрийн кира сүлж хажээ. Охин хүүхдийг багаасан сургаж нас ахих тусам туршлагаждаг нь гэр орноо авч явдагтай нь холбоотой. Би Хома Кишутарын талаар илүү ихийг мэдмээр байна. Тиймээс одоо Дэнзэн Вом гэдэг залуухан бүсгүйтэй уулзаж Хома Кишутарын талаар дэлгэрэнгүй яриулцгаая. Явцгаая. Гүзүүцаас бод Дэнзэн үү? Тийм ээ би. Таны өмссөн кира үнэхээр гоё юм а. Юу гэж нэрлэдэг вэ? Энийг Ингошам Кира гэдэг. Ингошам кира. Та манай үзэгчдэд Хома болон Кишутарын тухай ярьж өгвөл болох уу? Тэгэлгүй яах вэ? Намайг Кузусамбо Динсан Вун гэдэг. Би одоо 16 настай 7 дугаар ангийн сурагч Хомод амьдардаг. Манайх Йонглачу, Хомочу хоёрын дунд орших үнэхээр сайхан нутаг. Манай тосхон ариун дагшин Йонги зонгийн сүмд хүргэх үүд хаалгана. Тосхон 20-од өрх айлын 175 хүн амтай гэж явдаг. Тосгоныхан маань ажилсаг, сайхан сэтгэлтэй, нэг нэгэндээ чин сэтгэлээсээ тусалдаг. Хомог үндэ Хомо гэдэг байсан юм. Учир нь эрт дээр үед Гүрүү Римбучи багш манай нутгаар бясалгаж явахдаа нэгэн бүсгүйтэй таарч Хомогийн Ингалуга Ваймо Чиду гих тарин хэлээд хандмаа болгож авсан бөгөөд Хомод жинхэнэ хандмаа болох хэн нэгэн эмэгтэй заавал байдаг гэж итгэж сүсгэлдэг. Энэ сүмийг Санги Лод гэдэг. Тэрээр 8 дугаар зуунд энэ сүмд бясалган суудаг байсан. Тухайн цаг үеэс хойш манай тосгоныг Хомо гэх болсон юм. Манай тосгон хэдийгээр жижигч гэлээ гой сайхан Кишутаагаараа алдартай.
Ер нь бид бүхэнд эцэг өвгдөөс минь уламжилж ирсэн эртний өв соёл. Би 8 настайгаасаа нэхэд сурсан. Манай аав ээж хоёр зааж өгсөн юм. Тэрнээс хойш тасралтгүй нэхэмлээ дагнаж яваа. Ээжийн хэлснээр Кишутар 1980-аад оноос нэлээд дэлгэрч төгсөн билээ. Би Кишутар нэхэх үнэхээр дуртайч эмч болох мөрөөдөлтэй. Яагаад гэхээр би өвчтэй, зовлонтой хүмүүст тусалмаар байна. Би энэ дэлхийн юу юунаас ч илүүтэй төрлөх тосгондоо л хайртай. Энд манай аав ээж, найзууд маань байдаг. Манай тосгоны иргэд эгэл даруухан, тиймээс би тосгоноо дэлхий дээрх хамгийн сайхан газар гэж боддог. Энд Кишутар урлах нь үнэхээр сэтгэл хөдлөм. Учир нь загвар нь нарийн төвөгтэй. Үгээр илэрхийлэх аргагүй. Дэнзэн маань өнгөрсөн зунаас энд ажиллаж байгаа. Тэмдээ ч энэ гайхалтай эгэл бус кираг нэхэхэд хамгийн багадаа 3 сарын уйггүй хөдөлмөр шаардна. Тиймээс амжилт хүссэн нь зөв байхаа. Гайхамшиг нь эндээс эхэлдэг. Хоомоо үнэхээр сайхан. Би энд ирсэндээ туйлын баяртай байна. Дэнзэн чамтай танилцсандаа баяртай байна. Надад ч бас. Өнөөдөр бас Гопсын офис дээр ирээд байна. Энэ бол ADM. Танд их баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. Их баярлалаа. Тэгэхээр явах зам саад бэрхшээл ихтэй тул эхлээд заавал зөвшөөрөл авах журамтай. Учир нь манай хааныхаас гадна энэтхэгийн зэвсэгт хүчнтэй таарах учраас тэр замаар явах зөвшөөрөл хэрэгтэй. За ингээд би зөвшөөрлөө авчихлаа. Газар ч наач болсон. Одоо эндээс шууд Арслан сүм рүү очих газар хол болохоор алгуурлалгүйгээр хөдлөе дөө. Сэнгизонг нь Бутаны алдартай түүхэн дурсгалын нэг хэмээн зүй ёсоор тооцох бөгөөд Гүрү Римбүчи багш 8 дугаар зууны үед бясалгаж явсан гэдэг. Сэнгизонг буюу Арслан сүм ороход хоомоогоос 3 өдөрчийн газар. Тэгээд ч далайн түвшнээс 3000 метрийн өндөрт оршдог юм. Арслан сүм гэж нэрийдэх болсны учир нь уг хайрхан арслангийн дүрстэй. Бид 2 цаг хэртэ алхлаа. Үнэн дээр айхтар халуун юм байна. Өөрөөр бол би халууныг яаж тайлбарлахаач мэдэхгүй л суун. Хөлс гараад л хар халуунд галзуурах нэ. Гэвч бид Сами тагш мамуулын намид амьдардаг. Өнөөдөр аяллаа эхний өдөр буюу Сэнгизонд мөргөхөөр зорж явна. Тиймээс ийм бөхчим халууны дараа зүгээр л амьдралын энгийн зүйлсэд талархах хэрэгтэй. Сэвшээ салхич таатай шүү. Эрүүл мэндэд ч тустай. Мөргөлчд Сэнгизонгийг гөрүгийн диваажинч гэдэг. Газарчин залуугийн хэлснээр аялах зам хүнд бэрхч Сэнгизонгод л хүрчихвэл харамсах хэрэг гарахгүй ажээ. Өнөөдрийн хувьд бид хоёр Каманганд хоноглох бөгөөд 9 цаг алхаж хүрнэ гэсэн үг. Газарчин маань ламын элч тул энэ замыг 4 цагт туулдаг. Бөөхөө элч гэдэг шиг байгаа биз? Үнэн дээр хурд явдаг юм байна. Харин би ард нь сугарч үлдэх маягтай. Гэхдээ аль болох хоцрохгүй гэжсэн. Ингээд бид хоёр Каманганы босгон дээр ирлээ. Тэр тэнд нэг жижигхэн байшин харагдаж байна. Ямартай ч цаг орчим явж хүрэх нь тодорхой. Тиймээс удахгүй харанхуй болохоос гадна бороошх маягтай болчихлоо.
Хөдөлцгөөе. Замд гарсан эхний өдөр төсөөлж байснаас харьцангуй их цаг авчээ. Бид хоёрыг Команганд хүрэх гэсээр байтал оройн бүрий боллоо. Гэвч Мортин ардын гэрт зочлох манай тогтсон уламжлалын нэг. Зочин гීчнэж найрсгаар хүлээж авдаг. Ингээд би Команганы Оганхын дабуула. Тосхны ард иргэд ямар аж ахуй эрхэлдэг вэ гэхээр эрдэн шиш тариалж хулсаар төрөл бүрийн бүтээгдэхүүн уралдаг юм. Харин эмэгтэйчүүд нь гол төлөв керос сүлждэг юм байна. Бүгд тосхондоо амьдардаг уу? Бүгдээрээ тасхантаа. Дэд бүтэц сайн хөгжөөг болохоор амьдрал ахуйд яаж нөлөөлдөг вэ? Тийм ээ, хэцүүхэн л талдаа. Бид хийж бэлдсэн бараагаа үүрч дүүрээд л явна шүү дээ. Та бүхэн хоомоогоос юу авч байна даа? Цагаан будаа, цэцгийн тос, давс, илсэн чихэр, хуурайсуу. Ер нь моринд ачаад авч явж болох бүгдийг л авдаг. Манай эндээс төмөр зам бас их хол. Дээр нь саад бартаа ихтэй. За ямар тач бид энд төр саадсандаа үнэхээр баяртай байгаа. Чин сэтгэлээсээ хуучлах цаг завч би. Тэгээд ч аяллаа замд таарсан өөрийн гисэн өвөрмөц онцлогтой тийм л нэг тосхон байлаа. Ер нь Команганы ард иргэд унлагада адуу мал ашиглан нааш цааш нь юм зөөж амь зуулга залгуулдаг. Өнгөрсөн шөнө сайн унтаж амарлаа да гэж шивнэлээ. Ингээд аяллаа 2 дахь өдөр эхэлж байна. Өчигдөр ихийг бодвол хамаагүй ойрхон явах хэдий ч зам нэлээн бартаатай. Дээр нь харьцангуй шавар шавхаатай бололтой. Домогт гүйлснээр 8 дугаар зуунд Гүрү Римбүчийн төвд орноос хөөгдсөн эрлэгийн хан Кикаратог номхруулахыг оролдсон гэдэг. Эрлэгийн хан Гүрү Римбүчигийн хэлгэнлээс дутаан Капажамд очин бүгсэн төдийгүй тэнд хаан тулсаа бий болгосон гэж үздэг. Эх багштан эрлэгийн ханыг нэхэн очиж Кемпажамд нь нухчин дарсан түүхтэй юм. Дараа нь Гүрү Римбүчи багш гүн бясалгалаа үйлдэхээр хайрт шав кондом 9 цогоо дагуулan одов. Бидний явах зам дагуу дэнчүүн тосхон таарч нутгийн иргэд шинэхэн өргөст хэмхээрээ дайлсан юм. Аяллаа 2 дахь өдөр бид Танкармод хүрэх ёстой бөгөөд 9 цаг алхана гэсэн үг. Эхний өдрийнхтэй харьцуулахад хамаагүй ярвхтэй болжээ. Явах зам хөрсний гулгалтаас үүдэн тамир барах янзтай шүү. Ийм замын тодорхой нэг хэсгийг туулахад баггүй сорилт болох нь ойлгомжтой. Сонор сэрэмж юу юунаас илүү чухал. Аяллаа турш нэлээд сонирхолтой санагдсан зүйл нь хүний гараар бүтээсэн модон гүүр. Бидэнтэй хамт аялахаар шийдсэн мэт дэргэд хомоочуу ирчлэн урссаар. Бараа орж эхэлсэн нь сэтгэл түгшээх хүчин зүйлүүдийн нэг боллоо. Би бушуухан л отог дээр очимоор байна. Бид аялал жуулчлалын эд үе шавтарсан хойно замд гарсан болохоор хануур хорхойны хоол болдгүй юмаа гэхэд зам нь ёстой нэг тамлаж байлаа. Ямар сайндаа л шаварт унчихын тулд нэг чулуунаас нөгөө рүү үсрэн дүүлж явах вэ? Үе үе юу ч санаж бодлогүйгээр зүгээр л шавар шавхайтай сайхан хутгалтчмаар л санагдсан. За шүнийг мотгийнхоо барааг чарлаа. Өдөржин л 2 зээр дээрээ таваргав шив. Яг нурж унах нэ. Хөлс баастайгаа холилдох нь холгүй л байна.
Аймс нэвт нороод заваарсан бүр. Одоо сайхан унтаж амармаар байна. Танкармо гэдэг нь төр буудаллах газар л төдий. Гэхдээ чамлахаар чан гатга гэдэгчлэн хуурай дулаан болохоор тухтай гэсэн үг. За би танкармод хөл тавилаа. Энэ манай дараагийн отог. Өчигдөр үдэш юу ч харагдахгүй байсан. Бороо шавар шавхай дээр нь их хүйтэн. Өнөө өглөөч гэсэн ялгаагүй. Гэхдээ үнэхэрийн сайхан өдөр байна. Өнөөдөр аяллаа сүүлийн өдөр. 3 дахь өдрөө хөлөө зөөж тавина гэдэг амаргүй болохыг яс маханда тултал ойлгосон доо. Энэ жимийг дагаад явбал арай дөтгөн. Ойролцоогоор 5 цаг алхана. Өөдөө өксөх тусмал ургамлын байр байдалч нэлийн өөрчлөгдөж байлаа. Хөл доорх хөрс хүртэл чулуу ихтэй болсныг анзаарлаа. Чулуу таалгаараа дамжин өнгөрөхөд зориг гаргаж холоос зорж ирсэн гийчнээ угтан авч буй мэт гүн сэтгэгдэл төрүүлсэн юм а. За тэгэд энэ бүх аяллаа төгсгөлд сэтгэл зүрх хөг гიშгээр хэрхэн бялхахыг мэдрэх шиг тийм сайхан зүйл алгадаа. Маш гайхамшигтай. Энд үнэхээр сайхан байна. Өнөөдрийн хувьд дотоод мөн чанараа 8 хэсэгт хуваамар санагдана. Эдгээрээс мэдээж хамгийн чухал нь Гүрүү Римбүчи багшийн бясалгаж асан ариун газар. Багшийг гэгээрэл төтгөлсөн газрыг энхчингийн орон гэлтэй. Тал бүрээс өндөр мөсөн ориглоор хүрээлүүлсэн нь Комачугийн их ундраг гэлтэй. Намайг гайхшруулсан нэг зүйл нь 8 бүс болгож хуваасан энэ газрын дийлэнх нь уул агуй зэргээс бүрдэж байх юм. Ингээд би ариун газрын талаар ихийг хүүрнэх нэгэн эрхэм хүмүүнтэй уулзахаар ирээд байна. За тэгэхээр энэ нөгөө гол агуй маань нэр усан ч эндээс үүсэлтэй юм. Эд мөргөлийн цагаар ирж таарсан минь их хувь заяа. Учир нь энд хүссэн болгон ирэх боломжгүй. Яагаад гэдгийг та мэдэн шүү дээ. Ирэх зам маань маш хүнд бэрх. Бид яагаад азтай гэхээр Гүрүү Римбүчи багш Кондомиша тоогил нар энэ л газар бясалгаж байжээ. Тэгээд ч темпүүд дэх найзууд маань энд ирэх боломжгүй учраас надаар өргөл барьцаа дайлгсан. Тиймээс би одоо залбирмаар байна. Ингээд би Гүрүү Римбүчи болон Кондом Иша тоогл багш нарын 8 дугаар зуунд бясалгаж сууж асан агуйд хөл тавьсандаа туйлын баяртай байна. Үнэхээр гайхалтай мэдрэмж. Хэрвээ та зорьсон газараа ирсэн л бол нуурлуун заавал очоорой. 2 цаг хэртээ алхдаг гэж байгаа ч над шиг туршлагагүй аялагч бол дор хаяжл 4 цаг явж таарна. Харин нутгийн иргэд 2 цаг л алхаад оччихдог гинэ.
Ийм хүнд хүчээр зам туулж ирсэн хүний хувьд одоогийн аялал сэтгэлд үнэхээр багтаж байлаа. Хэдийгээр агаарын урсгал хэвийн боловч дээшлэх тусмал амьсгалахад хүндрэлтэй болсон. Та алгуурхан яарамгүй тайван алхаарай. Үгүй бол уулын өвчин таныг тойрохгүй. Бид байгаль ихэ шүтэн бишрэх өн эртний уламжлалаа өдий хүртэл хадгалж үлдсэн нь гайхамшиг. Тиймдээ ч нуурыг зорин яваа минь нэгэн бодлын сүсэг бишрэлийн дээд гэлтэй. Хүн гэдэг бодгал ингэж л их дэлхий дээд тэнгэртэйгээ шүтэн барилгатай оршдог ажээ. Бид замынхаа дунд хүрээд тэгш тал дээр үдэллээ. Нүүдэлчд сарлаг өсгөн үржүүлж, гарах ашиг шим мах зэргийг борлуулж, амь зуулга болгоно. Өвөл хаяанд ирсэн болохоор удахгүй урагшаа нүүж өвлжөөгөө бараадах бололтой. Огт танихгүй явуулын намайг гэртээ урьж халуун цагаар дайлсанд баярлаж талархснаа илэрхийлье. Зочин гичний хүндэтгэх уламжлал маань өн мөнх оршин гэдэгт гүнээ итгэнэм. Эндэл буурал хорвогийн өчүүхэн нэг эс ширхэг гэдгээ ухамсарлав. Амьдрал нэлээн л баялаг сайхан юм да. Зорьсон газраа ирлээ. Үнэхээр ирчихжээ. Энэ ихний нуур. Хар нуур гэдэг нь. Гайхалтай харагдаж байна. Гайхалтай. Нутгийнхны яриагаар нэлээд догшин талдаа нуур гэсэн. Худалчунд бараг хаанаас чамаагүй манан татуулаад л гараад ирдэг. Их олон ааш авиртай. Гэхдээ би энд ирсэндээ үнэхээр баяртай байгаа. Эсэм мэнд л явна да. Би нуурын бараг харж чадлаа. Одоо 2 дахь нууран дээрээ хүрчихвэл болоод л явчих нь тэр шүү дээ. Нэг оргилийн цаантай өөр нэгэн цухихад үүнээс ч илүү өндөр нь байгаадаа хүрчих юмсан л гэж бодогдно. Би аяллахаа бүрхэнд зорьсон Камачугийн ихтер ирсэндээ итгэж ядав. Надад санал болгох бүгдийг сэтгэл дотроо гүн бат шингээж авахын тулд цаг хугацааг зогсоомор санагдсан. Бас Римбучи багшийн сүр сүлдэгч мэдэрмээр юм шиг. Гэвч цаг хугацаа намайг шахамдуулах тул өөр олон гайхамшигтай нүүр тулахаар явлаа. Ингээд мөргөлийн аялал шовтрох дэшээ хандлаа. Тэгээд ч цагаан нуурууд өксөх тусам ертөнцийн зулайд хүрсэн мэт санагдаж байсан юм. За нөгөө нуур миний ард байна. Энэ бол цагаан нуур. Та хар нуурыг олон ааштай гэж мэднэ. Харин цагаан нуур түүнээс ч илүү. Яагаад гэхээр бороо орж байна. Нэрэл айхтар юм а да. Хүйтэн дээр нь бороотой. За магадгүй цас чорж мэдэх нь. Гэхдээ л цагаан нууранд эрж үзэх хэрэгтэй шүү. Хэдийгээр хэцүү зам туулж ирсэн ч мөргөлийн жим цагаан нуур хүрээд өндөрлөлөө. Ийм сайхан инхчингийн орныг орхиж явна гэхээс сэтгэлд нэг л уйтай. Дахин ирэхгүй байхтаа гэсэн бодол сэтгэлийн гүнд сэрвэлзэх шиг. Ганзуур Хүнзийгээс 30 минут явах зайд байдаг газар. Уулын бэлдэх жижигхэн нам гүм тосхон бөгөөд хідэн байшин салхинд найган ганхах тудрагны ногоон талбай. Яг л киноны нэг үзэгдэл юм уу гэлтэй. Би ганзуур тосхон дэрлээ. Ганзуур шавар урлалын эдлэлээрээ алдартай. Одоо хэдүүлээ шавар бар уралдах газар очиж хэрхэн яаж хийдэгтэй нь танилццгаая.
шавар сав суулах буюу саазам нь мартагдах шахсан урлаг. Харин ганзуурт өв уламжлалаа марталгүй үргэлжлүүлэн авч яваа хэсэг хүмүүс бий. Яг үннийг хэлэхэд хөгжилтэй юм байна шүү. Чи ни сум. Юу миний гарт баригдах шавар нарийн ширхэгтэй зөөлөн санагдлаа. Тиймээс л шавраа нарийн зөөлөн болгохын тулд ингэж нунтгалдаг байх нь. Харин одоо хүссэн хэлбэр дүрсэндээ оруулж болохоор болжээ. Ер нь шавар эдлэлийн урлаг нь тосгоныхны амжиргаан юм. Дарьяныгийн хичээл зүтгэлийн ачаар шавар баарын урлал дахин сэргэжээ. Эмэгтэйчүүд энэ үйлдэлдээ бүр сурмаг болсныг хараад бишрэх сэтгэл төрсөн юм. Тэд өдөрт 7 төрлийн 30 гаруй ваар хийдэг. Тэгэхээр ганзуурын шавар эдлэл алдартай. Эдгээр эмэгтэйчүүд ч өв уламжлалаа үргэлжлүүлэн авч яваагийн дээр энэтхэгт мэрэгжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж ур чадвараа улам бүр сайжруулахад анхаардаг гэсэн. Тиймээс бүгдэд нь амжилт хүсье. Каринчела. Ласола. Өнөөдөр би Хүнзийгээс 40 км-ийн зайд орших Дүйнхэр орно. Дүйнхэр бол Дүйнхэр ордон байдаг газрын нэр юм. Энэ нь анх тухайр хааны эцэг Жигмэд намхайн төрсөн газар. Гэвч миний зорж очих газар Дүйнхэр ордноос хэдэн байрын зайтай байх Тимпэ буюу Даалин юм. Өнөөдөр би Дүйнхэр Геогийн Тимпэд ирлээ. Эндээс манай гэрч ойрхон доо. Энэ миний төрсөн нутаг. Харамсалтай нь надад Даалинтай холбоотой багын дурсамж алга. Гэхдээ л төрсөн нутагтаа очно гэхээр сэтгэл аяндаа л яарна. Цөөн хідэн айл, нүдний хараа өлгүйцэм тударгын талбай бүхий сайхан тосхон. Нучу. Нэнэ ичим гадимо. Ая ила. Айная. Нула. Яя каринче. Сон. Тэцэш. Ингээд Хүнзий дөнгөрүүлэх сүүлийн өдөр. Хүнзий Зонка үнэхээр сайхан нутаг юм а. Үнэхээр бишрэмээр Зонкаг энэ миний ил Зонка. Эмэдэ очиж золгоно гэхээр сэтгэл минь яарч байна. Одоо өөрийн болон та нарынхаа цагийг үрээд юу хөвдөө? Ингээд хөдлөе. Хүнзий, Эхстэдис, Энгчингийн орон төдийгүй ер бусын тансаг гайхамшигт эд зүйлээр баян өлгийн нутаг минь билээ. Эх багшийн сүр хүчийг бэлэгдэх аянгийн дор уул ус минь дагаж архирах мэт. Өөр юутаач харьцуулшгүй байгалийн сайхан нь сүлжмэл Киралуга адил их нутгийн минь өвч бүрхжээ. Байгаль эхийн учир битүүлэг гайхамшиг бүхэлдээ ертөнцийн дээвэр дээр бүрдээ юу? Хүнзий, эртний өв уламжлал Эхстэдисийн хийгээд миний төрсөн гэрийн ариун голомт оршвоо. За, дараа уулзтлаа. Түр баяртай.
Орчуулсан хүүгийн эрдэнэ жаргал, дууны найруулагч Батсууринбат Эрдэнэ, Монголын үндэсний олон нийтийн телевизэн кино алба 2025 он.